Хүмүүсээ та нар адал явдалтай нүүр тулахад бэлэн үү? Бэлэн бол тэнгис далайн дунд нүдэнд үл үзэгдэх хэрэн бодитоор оршигч ёр бусын арлуудаар аялах гайхамшигтай аялал хүлээж байна. Тэнд та хажуу ширээний ертөнцийн нөмрөггүй баатар, мөрөөдөлд хүргэгч гэрэл цог, сайныг хизээж дүнгээр хэмждэггүй бяцхан яригтай уулзаж, хүн чанар, тахлах бат, инэрл хайр, үнэнч нөхөрлөлтэй учрах болно. Би бол хайр инэрлийн арал. Хайр бол хизээч дуустдаггүй. Бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Миний мөнх ногоон ургамал, өнгөнгийн цэцэгс, цэвэр анхлан үнэр таны гэр бүлийг хайраар бэлхаах болтугай. Өнөөдрийн хах дөрвийн нэвтрүүлэг эхэлж байна. За, сайн бацгаана хүүхдүүдээ. За. Сайн байна. Сургууль дээр яг тэгж мэдлдэг шүү дээ, тий? За, өнөөдөр бүгдээрээ энэ 7 хоногт хамтдаа олон төрлийн сэтгэл хөдлөлийн тухай ярилцах болно. За, сэтгэл хөдлөл гэхээр та нар юг ойлгож байна? Зарим хүмүүс нь сэтгэл нь хөдлөөд уйлдаг. Оо, тийм зарим нь уйлдаг. Сэтгэл нь хөдлөөд үгээр баярлах ч юм уу? Баярын нөлмөс өнөгдөг. Бас баярын нөлмөс өнөгдөг, тий? За, тэгэхээр сэтгэл хөдлөл болохоор бидний мэдрэмжийн илэрхийлэл байдаг. Хүн болгон, хүүхэд болгон өөр аргаар өөрийнхөө сэтгэлийг илэрхийлдэг. Тэгэхээр сэтгэл хөдлөлд муу сэтгэл хөдлөл, муу мэдрэмж гэж юусоо байдаггүй. Харин тэрийгээ одоо зөв илэрхийлэх нь илүү чухал байдаг. За тэгээ хамгийн гол нь бид нар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яагаад би энэ мэдрэмжийг тий яагаад надад энэ мэдрэмж төрж байгаа юм бэ гэдгийг мэдэх нь их чухал байдаг. Хэрвээ чи өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ямар үед надад энэ мэдрэмж төрдөг вэ гэдгийг мэддэг болчих юм бол бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ч гэсэн илүү ойлгодог болчдаг. За тэгээ өөрийнхөөгөө мэддэг болоод бусдынхыг ойлгодог болчих юм бол чи яах вэ гэхлээр ямар үед ямар сэтгэл хөдлөлийг яаж гаргах вэ гэдгээ илэрхийлж сурдаг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамт энэ сэдвийн тухай ярилцъя тийм үү? Окей. За. Тэгэхээр бидний сэтгэл хөдлөл за түрүүнд хэлсэн шүү дээ төгөлдөр уйлах, за эсвэл энд баярлах. Баярын нөлмөс. Тийм уйлах гэхдээ бас баяртай үед бас нөлмөс гардаг тий. За тэгвэл энэ сэтгэл хөдлөл бидний биед дунджаар 90 секунд амьдардаг гинэ. 90 секунд? 90 секунд үү? Тийм. 1 минут 30 секунд үү? Яг үнэ. За 1 минут чинь хэдэн секундтэй вэ? Яг 60. 90 гэхээр 30-ыг нэмээд минут 30 секунд. Оо, ястаа мундаг. За тэгэхээр минут 30 секундын хугацаанд бидний сэтгэл хөдлөл маш хүчтэй бидний бие дотор амьдардаг. За тэгэхээр энэ үед биднэрт ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр гидс машгирдаг, эсвэл хоолой зангирдаг, эсвэл хацар халууд өөгдөг. Ингээ ярих гэсэн чинь ингээд ярьж чадхаа олчдаг тий. Ингээд олон төрлийн мэдрэмжүүд бас биднэрт энэ үед төрдөг. За тэгээд яг ойролцоогоор ийм хугацаанд бидний бид байдгаа гэсэн үг. За. Ошоо одоо чи уйлаа гэхэд 1 минут 30 секунд уйлаад тэгээд инээлээ гэхэд 1 минут 30 секунд инээдэг юм. Үгүй яг тэр мэдрэмж хамгийн хүчтэй оргил бидний дунд мэдрэмж яг төрж байгаа үе нь яг тийм хугацаатай байдаг. Тэгээд тэрнээс хойш суларчдаг гэсэн үг байхгүй юу тэр мэдрэмж нь? За ийм хугацаатайгаар бидний дунд байдаг гэсэн үг. Амар ховор тохиолддог уу? Ерөөсөө тохиолддоггүй юу? Бидний мэдрэмж төрөх бүрт яг хүчтэй илэрх үед тэр хугацаа өнгөрдөг гэсэн үг. За. Гэтэ нөгөө нэг яг тэр мэдрэмж төрнө штэ. Тэнгутлаа 1 минут 30 секунд болоод тэр мэдрэмж ингээд юу дуусаад гэсэн. Тийм одоо гинт алга болно гэж байхгүй хүүхдүүдэд. Тэгэхээр яадаг вэ гэхээр жоохон тайвшраад. Оо яг зөв мундаг тайвшраад тэр мэдрэмж багасаад эхэлдэг гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ яг чамд яг одоо ямар мэдрэмж төрж ин гэдгийг хэлээ л да тий. Надад л гоё. За. Гоё. Гоё. За. Гэтэ одоо ингээд нэвтрүүлэг тарснасаа хойш нь байнга л гоё яагаад байгаа шүү. Оо тийм үү. За. Тэгээ Надад
Баярлан сэтгэл төрж. Баярлсан сэтгэл төрж байна. За тэгвэл яагаад баярлсан сэтгэл төрж байгаа юм бол? Нэвтрүүлэгт орж байгаа. Нэвтрүүлэгт орж байгаа болохоор баяртай байна гэж чинь. Манай алсан хариулмаар байна уу? Яг одоо чамд ямар мэдрэмж төрж байна? Гоё л мэдрэмж. Энийгээ дахиг атахад энэ тайм. За тэгвэл бидний хувьд болохоор ямар байдаг вэ гэхлээр сэтгэл хөдлөлүүд ямар төрөл байдгийг бүгдээрээ нэрлээд үзье тийх үү. Төрөн уйлах гэж хэлсэн, баярлах гэж хэлсэн. За өөр ямар тийм за тэр бас орсон байгаа тий. Өөр ямар сэтгэл хөдлөлүүд байдаг вүлээ? Униглах. Униглах. Маш сайн. Ингийн сэтгэл. За энгийн байгаа юм чинь тэрийг төв сэтгэл хөдлөлд оруулахгүй төр байжээ тий. За. Өөр та нар яадаг гэлээ? Гомдсон. Гомдох. За. Тэгтээ би гэтэх. Би нөгөө намайг бас ингээд багш би ингээд нардагсаа аваа явдаг юу. Тэгээд тэнгууд багш өндрөн жоохон микрогоо артаа. За. Тэнгууд багш нөгөө нэг нардаг гэдгийг мэдгүй ганц цаас ягаад барээр яваад байгаа юм бэ гэсэн бүгүй. Тэсний манай ингээ хүмүүс багшийг дүүрээгээд намайг бас нөгөө нэг гуйлагч шиг таасварсан байсан гэд тэгсэн байхгүй юу. Тэгээд би тэр үед тэгтээ амар ер нь гомдоод сэтгэл ер нь амар гомдсон. За гомдсон. Тэгээд ер нь л үйл гомдоод уйсан уу? Сэтгэл хөдлөл чинь 50-аас дагуулсан байна. Таваас. Тэгээд нөгөө нэг манай ингээ нөгөө нэг дээгэр хийсэн ингээд байсан шүү дээ. Тэр хүн маань бас намайг аргацсан. Чи тэгээд яагаад гомдсноо яагаад гомдоод уйлж байгаагаа хийсэн үү? Миний хамгийн сайн нөгөө найзлахаар намайг муулаад юм. Тэгэхээр надад жоохон угаасаа хүн бүрдэл муухай штэ. Тийм болохоор ер нь жоохон гомдсон. За тэгвэл баярлах, догдлох, сандрах, за өөдрөг байх, уйтгартай байх, тайван байх, за урам угарсан байх тий? Тийм гомдсон байх, гуниглсан байх. Тэгээ аз жаргалтай мэдрэмж бас төрдөг тий? Тийм. За тэгээд бас нөгөө та нарын мэддэг нэг сэтгэл хөдлөлийг орхиод штэ бүгдээрээ. Сайхан сэтгэл. Сайхан. Баярлахын эсрэг. Баярын нэсмэс үнэ. За өөр. Баярлахын эсрэг догтлог. За догтлох. За өөр. Ямар мэдрэмж төрдөг вэ? Баярлахын эсрэг чи юу вэ? Гомдоод уйлах. Баярлах. За. Гомдлох. За өөр тийм болж юм зөв. Униглах. За. Баярлах. Эсрэг нь юу юм бэ? За тэгвэл бүгдээрээ хамгийн анхны өдрийн нэвтрүүлэг дээр темпераментийн тухай ярьсан чинь холерик хүн нөгөө малган дээр нь суусан чинь ямар сэтгэл хөдлөл тарлаа? Уурсан. Холерик нь удаан нь яалаа? Уурсан. Энэ чинь бас юу лээ? Сэтгэл хөдлөл. Тийм бид нарт төрж байгаа нөө. Нөгөө баярлахын эсрэг уурлах. Яа тийм уурлах тийм. Гой санууллаа шүү. Яасан юм байла? Nice. За. За тэгвэл энэ нөгөө нэг мэдрэмжүүд сэтгэл хөдлөлүүд нь илэрсэн байх нь шүү дээ тий. За тэгвэл одоо бүгдээрээ 90 секундын хугацаа хэр удаан өнгөрдгийг мэдэрч үзье тийх үү? Тэгвэл гээд дууг болох юм. Харин чи яаж мэдэрч үзэн гэж бодож байна? Би тэр үед ихтэй айгуу удаан мэд. Багшаа хэдлээ. За одоо 90 секундын хугацаа хэр мэдрэгддгийг манай найруулагч маань бас биднэрт мэдрүүлнэ. Багшаа чи юу юм гэж бодож байна? 90 хүртэл. Ёо сайхан. Яна. Хөөе багшаа. Жилээс одоо. Сүнсний орнод Чотон яг үгүй яах гэдэг бэ? сүнсний орнод би ганцаараа сүнсэнд баригдаад хөөлгөөд ивж байна. Яа ямар шижин татан бэ? Гинэ. Найруулагч хатаа явах гэдэг. Стугаж болох юм.
Миний санаарай. За 90 секундын хугацаа урт байсан уу? Багшаа цаа амар дөнгөрхөн боллоо ш. 90 секунд. За. Дөнгөж нэм. Өөдөө бидээ. Манай өндрөм тачгүй юу? Ямар мэдрэмж төрсөн? Яа эсэн. Айсан. Ээч гэсэн. Чихүүд сүлсэн. Яа яжгаад амар. Багшаа би бол амар гоё. За ээлжлээд ярина тий. За. Энэ хажууд нь энэ төгөлд рүүгээ гэтэнгууд нь би бүр айж байгаа юм. Намаас тий харсан мэт аймууд би айхаар ингэ нүрээр дорцдог байхгүй юу? Харин тий нөөрэ дараадсан тий. За. Таашна. Надад бол амар гоё. Супер гоё. За. Надад амар мэдээ хөгжилтэй та. Амар мөртлөө хөгжилтэй байсан аа. Хоёр мэдрэмж зэрэг төрсөн байна шүү дээ тий. Амар За. бас хуржилтэй. Алсууд ямар байсан? Надад бас гоё. Надад юу амар санагдсан. Гар марэгээ бацч бацад. Яа яжгаад би харж байгаа тийм. Тэгсэн чи ингээ миний гарын алганы хөлс гарч заа. Миний чанаа бүр жидбэсээ альч. Яг тэгсэн мэн үү? Миний ч гэсэн. За тэгвэл тийм бид нарыг магадгүй сэтгэл хөдлөлийг маань ямар нэгэн сэтгэл хөдлөл илэрх үед бидний биед бас ямар нэгэн шинж тэмдгүүд илэрдэг. Жишээлх юм бол одоо сая айсан чин гарын хөлс гарсан байна тий. Эсвэл зарим хүмүүс нүрээ тагалсан байна. тий айсандаа болохоор бас нүрээ Зарим хүмүүс дарсан амар тий. ойрлоо шүү дээ. Ойрлохоор ихсээ сайхан болчихсон шүү дээ. Яг үнэн тэгдэг тий. Зарим хүмүүс айхаараа ойролдог тий. Ойрлоо зүгтэй. Ингээд Тэгээд гэж мэдэнэ би одорлсон үедээ. хоолойнд бишээ. Одоо айц амар гачдаг. Айц намар Би дотор байсан юу амаа ангасан чи бүгдээр тарга олгот. Баяртай Баяртай гин. Та нар юу хоторгоцгүй харьж баярлаа гэл. Тэгэхээр хамаагүй ингээ дээрчдэг гэж штэ тий төлрөө. За манай хоёр доктордаа сайн суухгүй бол дуурайд байгаа шүү заа юу. За. За тэгвэл бүгдээрээ манай төгөлдрөөс бусд нь бол ер нь амар мэдрэмж төрсэн байна тий. Уг надад Төгөлдөр яасан. За. Бүгдийг айлгаа. Ялангуяа. энэ хажууд нь бүр гэвээ. Чи төгрийн арна. Чигш. Би одоо тийм амар харамсалтай. Микрофоно битгий оролдороо. Тэгээд бид нар нэвтрүүлгээр маш олон хүмүүс сонсож байгаа юм чинь тий. Сул үг хэрэглэхгүй гэж тохирсон шүү дээ тий. Тэгэхээр үг хэлснийхээ араас чигшиг гэж хэлэх юм бол энэ муухай үг шүү заа юу. Тийм болохоор тэр үгийг хэлэхгүй байхдаа манайд анхаарай шүү заа юу. За тэгээд сая айдсын мэдрэмж гэсэн чинь та нар хамгийн сүлд хизээ юунаас айсан бэ? Багшаа би саяхан лайла. Дөнгөж айсан уу? За энэс өмнө хизээ айсан бэ? Энэс өмнө би ганцаараа дэлгүүр урж явах юм байна. Яагаад? Яагаад гэвэл намайг ингэ савтан даад байсан байхгүй юу? За. Тэгээд би амар яагаад нэг тэндэг ич маань байж тараа гэдэг өргөсөн. За. Манай ганц сууд санаж гинөө. Би өнөөдөр өглөө ингэ амар нэг дүү маань ядчихсан явдсан. Тэрэнд ингэ би ч гэсэн зөвлөгөө өгтөө бас өөрөө айгаад. Үгүй сэтэд гинөө баахан юм ялсан ч. Үгүй тэгшнээс нөө юу лээ тат. Нэр би энэс өмнөөс нэг эсийн юм. Өнөөгөө ингэ хав Манай хоёр бодож байгаарай за. Өнөөгөө ингээ хав ханахуу 6 цагт гарсан шүү дээ. Тэгээд анибтэй хоёулахнаа ер нь явж байсан хэдэн л байсан байхгүй юу. Тэгээд хоёулах явж байхдаа юм харах юм бэ гэдэг дотроо ер нь айгаал. Гэхдээ 90 секунд байж байгаа л ер нь тасаад ирж байгаа. Одоо хэдсэн чи 90 секунд болсон байх шиг байна. За ганцтай. Нөгөө би өглөө дандаа ганцаараа ингэж явж нээж байгаа дуудаж ингээ машин цогсоодаг ахгүй. Тэгэд би ер нь их хайд ш. Хүн хамаагүй миний айж байгаа явснаа тамиг татаад. Тэгэхээр би бүрээсэнд болоод цутаад галскотой. Бид нэрийг ингээ айх үед зүрхэн цохилт өөрчлөгддөг шүү дээ. Та нар Мэдэн. яг зөв. Энэ бол бидний сэтгэл хөдлөлөг тий ямар нэгэн зүйл хүчтэй мэдэрж байгааг харуулж байгаа. За. Би нэг удаа ханта ханжсан байхгүй юу? Тэгээд яг оройн одоо нэг бид мэлжээ унтраачаад аимшигын тоглоом. Би баг би өмтөнд тассан. Тусах шахсан. Эмрэс. Та их айхаар бас бид тийм өөрчлөлт илэрж штэ тий. За. Тэгээд сүүлдээ бүр гэрлээ асаа төгсөөд байж жоохон гэрлээ асаа шивчаад байлаа. За. Тэгээ арай тайвшраад дээрсэн ба штэ тий. Арай.
Тэгээд гэрэлтэй онцсон харахад. Тэрнээс хойш юу яхав Сайн байна. тэгээс хайх. Зөв. Тэгээд манай төвлөр сайн яагаад юм шүү дээ. Аагүй хамж. За би нэг ихчтэйгээ хамгийн том ихчтэйгээ ингээ нөгөө нэг мистер аф гэдэг аимшиг тоглоом татсан. Тэгсэн чи тэр нь штэ амар заяа. За. Тий. Туулаатай юу? Тий. За. Хоёрдугаар хэсэгтээ нь явжсэн чинь нөгөө нэг штэ нэг мистер аф гэдэг нэг туулаа идэг байхгүй юу? Амар Тэр амт шүү туулаа. тий тэр штэ намайг хөөгөөд тэр нөгөө баригдаж амар муухай шатааж матаагаад би өөр амар айс. Бараг миний тоглоомд гардаг фотографи л хийчтэй. Тэр бидний үзэж харж байгаа тоглоом манай өндөр юм ярих ч юм уу. Тэр нөгөө нэг юу агаад тээ. Хүн айхаараа ингээд одоо хүн дагах ч юм уу, хүн зүгээр явж хахад хүн дагах ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг хүний алхалт ингээд хурдан болоод ирдэг байхгүй юу? Айцаа айхаад нөгөө нэг Хурдлаад идэх те. Яг зөв. За тэгвэл Би том хүнтэй явжсэн ч гэсэн араас хүн дахаар айгаад идсэн. Тийм ээ. Гэл намайг гид сүрэлгүйгээл аваад явчихвал яана. Тэгэл хамт явж байгаа хүний гардаас нь бараг кармар багч. Одоо нөө. За сая төгөлдөр айгүй чухал зүйл ярьлаа. Бид нар ингээд ямар нэгэн мэдрэмж хүчтэй төрөх үед толгой дотор маань зөндөө олон бодол эргэлддэг те. Тэгвэл тэр олон бодол яг бодит биш боловч бид нар яадаг вэ гэхээр яг бодит юм шиг тэрэндээ итгээд илүү их өөрийгөө айлгадаг юм байна л та. Тэгэхээр одоо тэгж ш манай төгөлдөр яг намайг аваад гүүгээ явуул яана гэж отохоор илүү чанга атгадаг гэж штэ тий. Тэгэхээр бидний бодож байгаа болгон бас бодиттой 100% тийм байна гэсэн үг бас биш байдаг. Бүр ойртвол бараг гарын бицэлчээр яахгүй. Тэг бүр ойртох юм болоо. Тэгэхээр бид нар бас бодол маань бас 100% бодиттой үнэн биш харин зүгээр таамаглал байдаг гэдгийг бас мартаж болохгүй. Эсвэл тэр одоо би заяа. Одоо ингээд анамтагаа би өглөө явж байхад ингээд согтун хүмүүс амар ингээд зам тулчихдаг байхгүй юу. Тэгэл би амар яагаад тэр би анамтагаа ер нь хөдөлгөхгүй явж идэв. Тэнгод согтун хүмүүс харангуйла анаргаа камерын гараа гэж гарнаас амар цанг зурдаг ш. Гэтэл тиймээс чи том болсон ч ер нь гарнаас нь тавьж иж болдгоо да. Яагаад тэгж атсан юм аа төгөлдөр? Яг байхгүй байх гэж одоо яг барихгүй байхад нь аваад явчихвал болно ш. Гэж одоо. Манай нэг тийм нөгөө нэг сүүл ингээд энэ гарыг бичдэг байхгүй юу. Тэгээд л нөгөө нэг янгот би хотлаа гарнаас нь хатгаж байгаа юм чи амар байсаа зам согтун татхад би ингээд. За одоо тэгвэл бүгдээрээ дахиад нэг удаа 90 секунд биднэрт ямар хугацаа байдаг вэ гэдгийг мэдрэх боломжтой. Тэгэхээр 90 секундыг мэдэрж явах хугацаанд манайхаа юм ярихгүй байвал сайн шүү. За яа төгөлдөр. За. Nice. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, happy birthday. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, happy birthday. Happy birthday to you. За дуулаад тасангт яадаг вэ бүгдээрээ? Лага хүстэй шингээд лага За хөглөө шимнээ лагаа үлэн шүү. За яа бүгдээрээ. Happy birthday. За хөглөө шимнээ лагаа үлээгээрэй. Happy birthday to you. Happy birthday, happy birthday. Happy birthday. Үлээгээрэй. За. хана хамт
нэг зэн чүгтэй байна. За одоо дараагийн одоо өөр үед бас идэх боломж гарах тий. За ямар байсан бэ манайхаа? Ямар мэдрэмж төрсөн? Баярлалаа. Баярлалаа. Дахиад гоё амар айдсаа юу байсан. байсан гоё ахгүй юу? Айлгаа. Ундрмыг айлгаа. За манайхаа дараалаад яриа шиг. Баярлалаа. За ганц ud яасан юм? Ихэндээ ингээд инээжсэн мөлтөө гоё баярлалаа хэлсэн энийг. Тэгээ харсан чинь баярлаад хэлсэн юм уу? За. Чиний арааны шүс хооч. За. Манай асууд ямар байсан? Ямар гоё. Амар гоё эсэл. Нэг итгэд гэрлэн тараад гарсан ч жоохон чицсэн. Би чамд энэ. Эхлээд цоцсон тий. За. Тэгээ дараа нь ямар мэдрэмж авсан? Гоё эсэл. За. Идэхтэй бол. Манай төгөлдөр ямар байсан? Ямар гоё ява. Амар шиг Манай гасан. дараалж ярьж штэ тий. Амар шиг гасан. Сая энэ удаа ямар мэдрэмж төрсөн? Саяад супер гоё. Супер very. За. Манай хоёр ч юм бүр кекнийхаа шоколад эрзэн чихрийг яриад бүр өстө. Үгүй. Алжина. За. Чинийх чимэглэхгүй. Хэрэглэхгүй штэ төгөлдрөө. За. Тэгээ нөгөө нэг энд амар харахгүй байж байгаа. Тэгэхээр дахандаа гэж нүдэжсэн. Хаа нэг хийх чингээд аюулаа. Дараа тэр бүр амар гоё яасан. Оо айх чиндаа гэж бодсон чинь баярлалцсан уу? Тийм. За. Би бас айхтай ингэжсэн чинь нөгөө шууд пүнгээд баял нэг инээдтэй дуусан сүлдэж хичээсэн. За тэгвэл бүгдээрээ Аз жаргалтай баяртай сэтгэл хөдлөлт мэдрэмжтэй байхдаа сая хүслээ шивнсэн штэ тий. Хүслээ хуваалцгаа. Үгүй би хүсэхгүй. Би цаа юу гэж юмсэн. Оо нэр Надад байхгүй. та ямар азгүй юм бэ? багийн чарахгүй шүү дээ. Гэтэ багш Май кейкийг авах уу? Үгүй баярлалаа. Үгүй гой найзуудтай хоолцъя л да тийх үү? Ямар хүслээ шивнэснэ? би л хуваалцгүй. Миний За. миний хүсэлдэг бол биелгүй шүү. За тэгвэл хамгийн зоригтой нь хоолц. That's. За яач Уршаалаараа хөдөлгөөр чинь муухай дуурна тий. За. яа гэж хэлтивлээ. Яг Таны нэг би өөрөө За. халгаар хэлчихлээ. За, ундрамлахэр болсон гинэ. Ер нь багштай загнуулахгүй сайн сурдаг болохыг л хүссэн. Багштай загнуулахгүй сайн сурахыг. За. Би сургуулийнхаа ангийн дарга болохыг хүссэн. Йоо, за. Би бол энэ дүүргийн авраг дараагийн сургуулийн авраг дээр дахиад арс авчаасаа л гэж хүсэж За, юун дээр гэдгийг хэлэхгүй бол сонсогч хүүхдүүд маань мэдэхгүй тий. сургуулийнхаа шатрын. Шатрын тэмцээнд манай төгөлдөр чинь төрүүлсэн тий. Хоёр удаа аврагаас одоо дахиад дүүргийн авраг дараа нь дахиад сургуулийн авраг. За, хаста мундаг. За, манай алсан хоолцоо. Би бол сургуультаа урлагаа эзлэгээ штэ. Тэрний нэг нөөний хотон бие биелгээ гэдэг нэг бүжиг идэх гэх. Тийшэл оролцмаар байна. Хотон бид ямар гоё штэ. Гэртэл бэлдсэн штэ. За. Хүй, манай хоёроо ярианд оролцоороо. Өндрмаа наашаа болоороо. Мик наадтай байгаа шүү. За. За тэгвэл бүгдээрээ сая 90 секундын хугацаанд бас аз жаргалтай мэдрэмжийг авч үзлээ шүү дээ тий. За тэгвэл бидний мэдрэмж бидний дотор яг ийм хугацаатай оршдог байх нэ. Хамгийн өндөр байдлаар оршдог байх нэ. За харин тэгвэл та нар хамгийн сүүлд хизээ ингэж баярлсан бэ? Би хамгийн сүүлд пицца идэхтэй амар баярлсан юм ээ. Тэгээд дараа нь култер авч өгөхөөр баярлсан. Тэрнээс өмнө ер нь тэрнээс гоё юмнууд баярлсан. За. Би бас авраг болчих баярлсан шүү. Өө тийм шүү дээ тий. За. Би 6 сарын 1-нд амар баярлсан яа. За. Гоё шүү. Хүүхдийн баяр. Яагаад өндрмө? Ягаад гэвэл За өндрм хүүхдийн баяраа жах уршаалаад ярина тий. За. Хүүхдийн баяраар ер нь манай анги хүүхдүүд ер нь миний уцсны дугааныг байнга аваад байдаг байхгүй юу. Тэгэл баярын түргээл зарим нь пэстэ би бас нэг чаттай байхгүй юу. Тэгэл тэрнтэйгээ чадлал баярын түргээгээл тэгэл ер нь найзуудын маань гоё хэцүү гоё санагдал ер нь баярлдаг. Багшаа би бас хүүхдийн баяр байлдаг ш. Яа тэгвэл хүүхдийн баяр гэж байгаа юм чи хүүхэд болгон баярлдаг өдөр ах. Хали үгүй хүүхэд баярлах эсвэл хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ахгүй юу? Эмэгтэйчүүдийн баярыг л гэж ярьдаг те. Энэ чинь зүгээр л хүүхдийг хамгаалах өдөр гэдгийг хүүхэд баярлах өдөр. За одоо ганцууд маань ярих хэлж болцсон гэд гараа өргөд байна. За. 6 сарын 1-нд би амар их баялдаг. Аавын ажлаас бидэнд том бэлэг өглөө. Ээж ажлаас бас
дахиад нэг том болыг өгдөг. Яриад Тэгээд бид тийм, л тий? зөндөх баялдаг. Бас ээж аав дахиад бид л авч өгдөг болохоор би 3 бэлэгтэй болдог. 6 сарын нэгэнд 3 бэлэгтэй үе таард юм шүү дээ. Тэгээ гоё амттай юм. 6 сарын нэгэнд ер нь ээжээс туссан нэлийг авдаг биш ээ. Гэхдээ одоо төсөө өдрөөр юм уу яваар хүүхдийн баяраар тэднээс гурлангаас нь мөнгө нийлүүлж ханаад тухайн авч өгөх гэж хэлнэ. За манай алсан хамгийн сүүлд хизээ ингэж баярлаа. Хүүхдийн баярт аавын ажлаас бараг нэг ухаан өгжөлтөг тоглоом гэсэн. Манай хчийн штэ ухаан олжигддаг тоглоом юу ч ойлгохдохгүйсэн. Амар санаа. Нэг мэтгэд нэг 10-ээс 10 хүртэл тоотой юу ч мэддэг. Ээжийн бэлгээр бол нөгөө нэг ээжийн бэлэгтэл бол манай ихчэд нөгөө дийгээ штэ нөгөө нэг бэлэг өгөөгөө зүгээр амар гой мөнгө өгсөн л гэх. Мөнгө өгсөн. Тийм мөнгө өгсөн. Би яг хэдэн төгрөг өгснийг мэдэж байна. За хэд 10 эсвэл хэр. биш штэ. Ямар ч юм 5 өөрөө ороо 5-аас л дээш байгаа би мэдчихээн. Тэнийг л хамгийн сайн мэдчихээн. Надад л ээжийн бэлгээр нэг гүнжнүүдийн штэ зургийг штэ 5 мөнгөнд штэ ингэ зураад тэгээ аяг таваг нөгөө нэг уудаг аяг Цайны аяг 5 шүдний аяг. шүлний Шүлний аяг. За тэгээд тийм шүлний аягтай 3 хос байсан юм болсон. хоолны аяг Тэгээ гоё гүнжин зурагтай юу? тэгээд Бантангийн аяг. нөгөө нэг аяг цайны аяг Багшийн аяг. Ямар аяг байдгүй юу ч юу? Гээ таны каст тийм аягтай. Би гүнжин зурагтай аягтай болохгүй шүү дээ төгөлтрөө. Би жоохон бахта гүнжин туртай байсан байхгүй юу? Ер нь том хүмүүс гэсэн багадаа л хүүхдүүдийн дуртай юм дуртай байсан. Яг зөв. Хүүхдүүд тэгсэн том болоод дөргөө болно да. Харин та нар аав ээжигээ ямар үед баярлдгийг мэдэх үү? мэднэ Аав ээж штэ. аав ээжийн төшөөдрөөр бас нөгөө нэг эмэгтэйчүүдийн бас тэр юм аяг Ушаас бид нар одоо тэгээд бас бид нарыг нөгөө нэг бид Бид нар нарыг төрөөс үедээ л их баярлсан баг та. бид нар өөрсдөнд тусалсан одоо жишээлбэл би онц сурлаа гэхэд баярлалаа шүү дээ. Ялангуяа манай эмээ. Эмээ Одоо хүн муу сурлаа гэхэд ээж аав нь өө миний хүү муу сурсан байна мундаг байна гэхгүй шүү дээ. Хүн сайн сурч хичээж онц аваа тэгээд миний тэгжиж миний охин сайн байна, миний хүү сайн байна гэж ер нь орног авна шүү дээ. Тэгээ тэр үед бас баярлдаг. Яхан тэр үед бас чи урам авд юм тий? Тий. За, ганц өвдийн бодлоор аав ээж нь ямар үед хамгийн их баярлдаг бол? Намайг анги дээр ингээд дэвтэр дээр ингээд тавууш авах болгонд баярлдаг. Бас төсөө өдрөө дандаа гоё загтал бичиж өгдөг болохоор баярлаа. эмээг 50 секунд энэ 50 хэдэн секунд инээ гэж хэлнэ. Баярлаж хэлнэ. Яг л багшаас 50 дот авсан шүү дээ. Асан маань хариулмаар байна уу? Өөртөө чи. За тэгвэл тэр өмнөөс нь нуглаад хариулчин тий? Өөр ямар үед томчууд баярлдаг юм бол? Өөрөө. За тэгвэл зарлагтаа хүрсэн үед. За манай төвлөрөг бодож харна. Ондгоо ирсэн үед. За. За нэг ягаа штэ. Тэр томчууд бас хүүхдүүдээ одоо ингээд анцаваад сайн сураад ингээд өвдөнд ороодох юм бол бас өөрсдөнд туслаад ах юм бол бас баярлалаа шүү. Ээж аав нар дандаа хүнд ажил хийдэг бол зарим ажлыг нь хийгээд зарим ажлыг нөгөө нэг хийгээд Бас нэгнээ сонсох хэрэгтэй тий? Нэгнээ сонсчиж чи өөрчлөлээд найзынхаа ярьж байгаа зүйл дээр нь юу нэмж ярих вэ гэдгийг бас мэдэн штэ тий? За манай алсаа сонссон юм шиг байна. За. манай ээж лав штэ. Өнөөдөр бол нөгөө нэг штэ. Нөгөө нэг манай ээж штэ нөгөө нэг цэцэг зачид буудалд ажилтгийг тэгээд нөгөө нэг штэ шалгалтанд суугаад өнөөдөр тэгээд нөгөө нэг өргөмжлөл аваад өгсөн. Стам. Би ээж аваа. Тэгээд одоо баяртай байгаа тий? Бас яаж баярлдгийг ойлгочихлоо. За. Баян болохоор. Гэртээ эрэхтэй зүйл.
Ер нь томчуудад мөнгө хамгийн идэвхтэй байд юм дөө. Чи тэгж ядж байна төгөлдөр. За, өндөр Гэтэ мөнгнөөс Хамжууд нөгөө ажлаа хийгээд өдөр шөнөгүй ажиллаж ягаад гэр бүлтэйгээ ирж уулзахдаа баярлдаг бас гэж бодчих. тэр дэс нэг аз жаргалтай сэтгэл хөдлөлтэй байдаг тий. За. За тэгвэл та нар ямар ч байсан хүүхдийн баяраар илээх баярлалтай байна. Тэр үедээ тэр аз жаргалтай баяр хөөртэй илээх болдгийм байна тий. За тэгэнгүүт аав ээжүүд мань болохоор бас ямар үед илээх баярлалыг та нар ярьлаа шүү дээ тий. Харин сургууль дээр чи ямар үедээ илээх баяртай? Сургууль дээр штэ ер нь ангийнхантай тоглоод одоо би нэг сургуулийн 10 амир шавхаа байдаг хгүй. Би тэрийг нүсрээ гарцдаг. Намайг нэг хөөдөлтөж тоглож байхдаа би яг тэрнгээр нусаж гараад манай найзад чадахгүй болохоор би бараач инээгээд идэв. Тэгээд хөвгөлтэй бас баяртай байд юм. Тэгээ өстой. За. Би сургууль дээрээ хөгжилтэй байдаг үеийн үйл Супер би нөгөө нэг ингээ хүүхдүүдэд тоглох, ингээ хүүхдүүдтэй уулзах бас ингээ хичээл дээрээ сайн авах юм. Хөгжилтэй байдаг. Бас сайн дуу аваад, сайн суралцаад тий. Тоглохоороо. Би хичээлдээ 5 шавхалаа их баярлдаг. Тэгээ найзтайгаа цуг ялцаж хийдэг. Би супер фоди тачдаг. Дадалаа байх. Миний зүрх фони болчихдог. Фони. За одоо бүгдээрээ ингээ манай дөрөв ингээд урд урдаасаа хараа сууж байгаа шүү дээ тий. За тэгвэл урд урдаасаа хараа сууж байгаа юм чинь би бинийгээ эхлээд 1 2 гэдэг дугаарлаж. За чи 1 2. Өгөө хажуу талыг хэлж байгаа ш урд урдаасаа харж байгаа гэдэг нь. За гэс тохиролцоороо. Нэг шээ. Одоо чи тэр хоёр би 1 дугаар гэсэн. Яг үнэн төгөл дээр алсан хоёр би бинийгээ 1 2 гэдэг дугаарлаж. Намайг чи 1. Манай өндрөм ганц хоёроос би бинийгээ дугаарлаараа. Би 1. Багшаа би 1 энэ хоёр Хин сая хөөй би 1 гэж дуурсан бэ. Тэгж арай яриаггүй байлгүй дээ тийм ээ. Би лав нэг. За нэг нь хэм бэ? 1 би. За манай төгөлдөр 1 өндрөм 1 юм байна. За тэгвэл 1 8-рууд нь эхлээд нүүрний хөдөлгөөнөөрөө ямар сэтгэл хөдлөлтөй байгаагаа харуулна. Харин 2 8-тай таан шүү заа ёо. Та яаж байгаа би 2 болгосон шүү дээ. Би 1 болгосон шүү дээ. За даалгавар ойлгосноо. Эхлээд тэгэхээр сэтгэл хөдлөлийг гаднаас нь хараад нүүрний хойрлоор нь танина гэсэн үг шүү заа ёо. За төгөлдөр эхлээд манай ундрам хоёр ямар сэтгэл хөдлөлөө нүүрнийхээ одоо яаж хойрлоор харуулах вэ гэдгээ бодож байгаараа. За харин манай алсуу гансуу хоёр харин хараад таахыг зорино шүү заа ёо. Хэцүү юм уу? Хэцүү юм болтгүй маа. За би 3 тоолонгууд нүүрнийхээ хойрлыг алсуу руу хараад гаргаараа. За над руу харахгүй нэ шүү төгөлдрөө. За алсуу руугаа хараараа. За 1 2-ын 3-аа Гүнигтэй. Уралсан. Яг зөв. За алсуу хариулаараа. Төгөлдөр яаж вэ? Уурсан уу? Ямар сэтгэл хөдлөл гаргаж байна? За тийм таацаа уурсан гин. За өндрмийг таасан уу? Таацаа уралсан. Ууртайсан юм аа. Хоёлаа ууртай болчих. Яахад. За манай хоёр камер руугаа харж байгаад уурсан царай яаж гаргаснаа харуулчих. Үзэгч хэлтэй. За одоо тэгвэл 2 8-тай болсон нь ямар нэгэн сэтгэлийн хөдлөл дотроо бодоод ямар нүүрний хуулиар гаргах вэ гэдгээ. Харин манай одоо 1 8-аар таан шүү заа ёо. За ингэсэн бод би аль нь ч болохгүйсэн. За төгөлдөр сандлан дээрээ боломжтой соо шүү. За манай хоёр бодож гин үү? Гансуу дасаа хоёр бодож гин үү? Бодож гин үү? За 1 за тэг. За төгөлдөр өндрөм хоёр таахта бэлдэж шүү. 1 2 3 1 2 3 Баярлсан. Yes. таачлаа. Ууралсан. За дахиад алсаа гаргаараа. Чирс. Инги. Тэгвэл инээсэн баяртай. Тэгвэл юу ч биш. Би хааштай. За дахиад нэг харуулчих. За хэрэг төгөлдрийг таахгүй бол камер руугаа нэг харуулад үзэж хөөхтүүд бас тааг. Тэгээ бас манай ганц сод өндрөм хоёроос таа тий. Гомцон. Уйсан. Гүнгэлсэн. Мэшэлтэй. Нэг л цаг хэлээд байгаа. Чилсэн. Болцсон. Дахиад харуултаа.
Чи яагаад? За таахгүй мэн. Үнэтэй тал болгосон. Инээсэн. Инээсэн тат. Цаа ял инээсэн тий. За асуу хариулаарай. Бид дөрөв уруулсан. Уйд гарсан юм уу тий? Түнөө. Гэтэ ямар ч лээсэн ингээд инээмсгэлсэн царай орж гацар нь хонхоохгүй байсан тий. Тэгээ нүд нь баг зэргийн доошоо ингээд буусан байсан тий. Тэгээ тэр байдал нь яг нь уйдгарсан бай. Харагдсан ба шүү дээ. Мөн болсон. За тэгэхээр бид нар өөрийгөө ямар байгааг бас мэддэг шигэ. Бусад хүмүүсийн бас нүүрний хувирал гаргаж байгаа үйлдэлээр нь тэр хүнд ямар сэтгэл хөдлөлтөй байна вэ гэдгийг тааж болох нь шүү дээ. За одоо харин хамгийн сүүлийн удаа буюу алсуу ганц увд 2 харин төгөлдөр ондром 2 1 удаа. За юу. Яг урд удаас хараад. За миний зүүн гар талд сууж байгаа ингээд 1 номерууд нь шүү. За юу. Харин манай алсуу төгөлдөр 2 номерууд нь шүү. За юу. Төгөлдөр над руу уралдаа мó да. Урдаа гайхсан царай. Гайхсан царай юу. За. За 1 номерууд ихлээ шүү. За юу. Дотроо бодороо. Нэг сэтгэл хөдлөлийг сонгоороо. Тэгэд ямар нүүрний хувирлаар харуулах вэ гэдгээ дотор бодоороо. За манай хоёр харин ямар сэтгэл хөдлөл ямар хувиралтай байдаг вэ гэдгийг бодож байгаарай. За аав ээж нар нь ууралсан үедээ ямар байдаг лээ тий. Эсвэл найзууд нь ууралсан, инээсэн, гомдсон, ганцаарцсан үедээ хүмүүс ямар царайтай болдог лээ бодоороо. За эхлэе. 1 2 3 и. Чи штэ. Яцсан. Гайхсан. Ундрамтай штэ. Гайхсан. Төгөлдөр ундрмыг харна штэ. Тийм. Ундрмыг л. Ундрам яаж? Гомцсон уу? Гомцсон уу? Үгүй. Тийм. Бүжигсэн үү? Эч. Би тийм амар хамбож идэх юм шиг дээ. Даач. Гонигс. Эсээ тэрэг гаргаач. Оо, таачлаа. Таацна. Тийм. За. Гонигссан. Оо, ямар чи бас уйтгартай юм уу? Гомцсон байсан юм аасан. Гомцсон юм. Гомцсон байсан. Тэгэхээр гомдохоор хүмүүсийн уруул нь бас өөрчлөгддөг байх нь шүү дээ. Гомцсон юм уу? Ингээд өөрлөсөн юм уу? Инээсэн юм уу? Яацсан. За төгөлдрөө тайван байж байгаараа за. Баярлалаа. Эндээс ганц сувд чам туслая гэж шүү. За. Баярлсан. Баярлсан чи дөгч чинь. Догдсон. Догдсон. Үгүй. Инээсэн. Үгүй. Баяртай. Үгүй. Асаа туслах юм уу? За. Инээсэн. Баярлсан төгчин гэсэн чинь манайха. Баярлсантай ойрлцоо. Баярын төлөвсөн. Яг зөв. Ундрмаа нулимс нь хаана байгаа юм бэ те? Чиштэй шахи бүх юмнуудыг таагаа ичсэн. Бүгд нь Чиштэй муухай юм аа. за. Үш ундрам төрөөнөөс хойш нэг юм хэлсэн тийм манайхаа. Баярлсан үедээ бас нулимс гаргадаг баярын нулимс гэдсэн шүү дээ тий. Манай ундрам ямар үед баярын нулимс гаргаж байсан? Би юу? Ингийн маань гинт гинтийн билэг барих эсвэл саяны шиг нөгөө хийсэн шиг тэр нүудад баярын нулимс гаргаж байсан. Ямар үед гинэ? Хөөе манайхан сонсороо тэхгүй болвол сонсож байгаа хүүхдүүд тий эсвэл бас үзэж байгаа хүүхдүүдийн чихний өвдөн штэ тий зэрэг бүгдээрээ нэлтгэр бүгдээ ямар ч сан одоо айгу баяр хүртэй байгаа юм тий маш за ундрам ямар үед баярын нэрнээс гаргадаг юм Одоо ангийнхан маань гинт тоок байж байгаад надаар тоглож юм аа би чамааг одоо бид нар чамаар тоглож ийсэн юм аа гэх юм ингээд гинтийн билэг байхаар баярын нулимс гаргадаг. нээ гинтэн билэг барихаар баярын нулимс гардаг гэж штэ манайхан ундрам шиг баярын нулимс гарч ирсэн үе санаж байна уу Магшаа санахгүй л байна. за Би ерөөсө гаргаж цэг шээ. Би хаа байсан 8 жил амьдарчаад, бараг 9 жил амьдарчаад нэг ч удаа баярын нулимс гаргаж байгаагүй. Гомцсон нулимс. гомцон хэлээ санагдсан Би л гонцон нулимс барихаар 1000 удаа гаргаж ирсэн. Арайч 1000 хүрчиг баха. Одоо минийх нэг ямар ч үсэн чинийх 100 өрөөгөө минийх 50 өрөөгөө ааг мэдчих. Хөрөн болж хахад баярын нулимс гаргаж ирсэн. Хурмаа. Нөгөө ингээд нэг анандах тэгээд дагнанаг манай хамаатна хөлшөөдөө тэр болохоор ингээд хүүхдэд төлөвлөлтөд гэлэг байсан тэгээд намайг нэгдүгээр анги хахад хурмаа хийсэн. Тэгээд би их гоё ингээд баярын нулимс гаргасан. Хурмаа идээн хараа. Тэгээд хүүн болохоор ээжтэйгээ ингээд даав шиг ингээд цумгаад гэлгүүгээ хийсэн. Нөгөө
санаа цэцэг хөгтөнсөн. Тэгээд тэрийг хараад баярлаа доо. Ямар гоё юм бэ? Бас хамгийн жоохон дүүн ингээд цэцэг бэлт. Тэснээ титэмтэй юм ээжхээ. Яг тэр мөчийг хараад Санаа манай цэцэг. ганц удаа баярын нөлөөс гаргасан гэж те баяртай байсан гэж. За. Ингэсэн байна. Ганц нөгөө нэг юм тэр наач хоёр нь хоёр хүүхэдтэй мэн л та. Нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байна. Хамгийн бага нь эмэгтэй нь хамгийн бага нь байна. Тэгээд ээж аа хоёр нь хөрмөйт нь бас ингээд хоёр жоохноос нөгөө нэг ээж аавыгаа дээрээгээд бас тэгтэн гоё догтлоод бас баярны нөлөөс насан байж магадгүй. Тэгтэн нас таглаад баярын нөлөөс. Манай хоёр санснаа. Окей. Багшаа. Тэгсэн чинь манайхан гомдсноо болохоор гомдоод үйлснээ болохоор зөндөө олон байгаа гэдэг байна шүү Рогэн дээ. хормон дээр баяндаа баналта гэхдээ би аавгүй тэгсэн мөрлөө ээж наваа төрүүлсэн би өвөөгөө аав гэж. Зөв. Тэгсээрээ бүр дасна. За. За тэгвэл бүгдээрээ нэгэнд баярын нулимсаа ярьсан юм чинь бас гомдохороо зөндөө уйлдаг гэсэн юм чи ямар үед хамгийн сүүл зөндөө гомдоод үйлснэ Зодоо тараа байлдаг. харамсалтай юм тийм. Юу дарсалтай та зодоо зүзээгүй мүү. Одоо буруу юм ичээл Бороо юм хийгээд. гимшхээ. Ээж аавдаа ер нь загнуулаад, анидаа эсвэл загнуулаад буруу зүйл хийгээд ч юм уу. Тэгтээ ер нь Тэр хасастай нэг тэгтээ жоохон надад загнуулдаг. Тэгтээ амар байлдаг юм. Тэгтээ нэг сахаар амар фат идэн зүгтээ. Амар фат идэн. Тэгээд би нөгөө түүнүүдэд би үлддэг. Нэг би үлж хараа өрөөнийхөө хаалгыг хаагаад нэг буланд очиж суучдаг байхгүй юу? Тэгээд окей, хүүхэд ингээд уйл хараа амьсгал чадахгүй ягаад гэдэг вэ гэхээр амьсгал чадахгүй нөгөө нэг уйл хаар тэгээд нөгөө нэг тий яг өнөө уйлахаар зүрх нь хурдан цоглоод тий. Тэгээ хурдан амьсгалаад ирэхээр амьсгалж чадхаа болчтой тий. Гомдохоор хурдан бас амьсгалдаг шүү дээ. За манай ганц хувьд бас яриг юм. За. би л асуулгүй ч гэсэн. Өө чи хэлэхгүй мөртлөө гараар өгсөн юм уу? Хэлэхгүй гэдэг хэлхийн тулд би гараад гэсэн. Өө за сайн байна. Хэлгүй тэгсэн мөртлөө зүгээр л энийг хайлах. За тэгвэл ганц удаа хуваалцаарай. Найзуудтай бас сонсож байгаа хүмүүстэй хуваалцъя тий. Найзууд маань намайг тоохгүй болохоор шөдөө найзтай тоглоод мууц цаад би гомддог. Найзууд нэрээ тоохгүй нэрээ муухай байдаг тий. За. Манай найзтай манай сургуулийн найз гэдэг урангоо гэдэг хүүхэд эмэгтэй найз гэдэг байхгүй юу? Тэр штэ надаа яг сургуулийн хажууныг дэлгүүрээд гэхгүй юу? Тийшээ штэ намайг юу ч хүсээгүй байхад нэг юм аваад өгчдөг байхгүй. Тэрсэн чи тэгээ маргааш ингээ би тэрийг ингээ санаангүй орхиод явцсан чи нөгөө нэг надаас тэр мөнгөө гуйгаад. Амар муухайд штэ. Өөр нэгдэг хүүхдээ нэ. Тийм. Үгүй хавч өгөөд тэр санаандгүй нөгөө нэг орхиод явчих юм. Тэгэхээр чи одоо энийг 1000 төгрөг Өөч өөр штэ. Төлдрөө. Тийм. Тэгж ярьж болохгүй те. Хүн болгоны Хүн хувьд болгон- мөнгө чи өөр байгаа шүү дээ. хүн болгонд ихтэй баян байна гэж байхгүй шүү дээ. 1000 төгрөг ихч байна гэж байхгүй, багч байна гэж байхгүй шүү дээ. Зарим хүнд их байна, зарим хүнд бага байж ч магадгүй шүү дээ. За өөр өдөг. За манай төгөлдөр хуваалцмаар байна уу? Юу? Хуваалцчих Ярьж тий. байгаа юм аа юу? Хуваалцсан тий. Аль хэзээ? Надад Хамгийн таанайг дөрөвт таалагдчихна. Юунд таалагдчих. Таанайг таалагдчих. За. За. Нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч чинь те бүгдээрээ ингээд нэг мэт зөндөө удаан ярьсан байдаг. За дараа нь уулт шүү дээ. Дараа нь уулттай хаачин дараа 7 өдөр 3 дахь шүү. Бараг дахиад одоо 4 дахь 5 дахь хагасаа бүтээ 1 дахь 2 дахь өнөөдөр 3 штэ. 4 5 6 7 8 9 10. За тэгвэл бүгдээрээ дуусгаас өмнө тэгвэл дахиад нэг зүйл ярилцчих тийх үү? дахиад нэг байх юм бэ. За тэгвэл ингэж юм байна л да. Хараа. Хүүхдүүдээ Багш анхаа. анхаарч байгаараа. Хүүхдүүдээ том хүмүүс ч гэсэн хүүхд ч гэсэн яадаг вэ гэхээр зарим үед өөртөө төрж байгаа мэдрэмж сэтгэл хөдлөлөө нуух гэж оролддог юм байна.
нуух гэж Би оролддог. ч гэсэн нуух гэж бодлоо шүү. Тийм мэддэхгүй байх гэж оролддог. Та нар яагаад тэгдэг вэ? Би юу? Дотроо ингээ хадгалаад нуудаг юм байна л та. Илэрхийлэхгүй, тэрийг хэлэхгүй. За ганц удаа хэлэхгүйгээр нуцсан байна. Бүгд хэлэхгүй болчих юм. За тэгвэл энэ дотроос нэг нь мундаг болоод хэлчих тэхүү. Та удлаа ингэж хэлүүлгээ юм. Би та муухай шүү. За яагаад тэгэхээр бүгдээрээ нээлттэй хүүхдүүдтэй ярилцж байгаа юм чи ямар үед хэлж Юуны төлөө дөрөнгөн хонх гэдэг нэртэй хэлээд ээч. За тэгээд өндөр хэлэх юм уу? За яах вэ тгий. За. Гэхдээ нөгөө нэг миний дотроо хадгалж авдаг үйл ингээ манай тэр гүйлэгчин шиг цааширсан гээд тэр маань ангийнхандаа хэлэх юм бол бас ихсэнгээд бас амар намайг шоолдог гэхгүй юу. Тэгээд би тэрийгээ ер нь хэмчлэхгүйгээр дотроо хадгалдаг. Ер нь тийм үед би ядгалдаг. Би нэраа иймэрхүү мэдчих ямар тийм гонигтэй туяа. Яа, ийм дүү юу тийм. Яагаад ийм уусаад байгаа юм? За ундрам гэж шүү дээ. Яг тэр зүйлийг ингээд би хийлдэггүй, дотроо хадгалдаг гэж шүү дээ ундрам. Тэгээ дотроо хадгалаад тахаар ингээд чамд зүгээр ээ нөө. Тэгтээ нөгөө нэг хаяа бадагдал муухай санагдна уу гэхээс. Нөгөө нэг би тэрийг ганцлан айтайсан нөгөө нэг фигэр хэлсэн. Тэр найз маань ер нь миний хэлсэн юм амар хадгалдаг байхгүй юу. Тэгээд тэр найздаа л хэлээд тэгээд хаяада гомтхим бол манай найз маань Аргаддаг тий. За. Би гомцсон зүйлээ хадгалдаг. Гомцсон мэдрэмжээ хадгалдаг юм уу тий? Би одоо намайг уйлахад Бас уурлснаа дотроо хадгалдаг. намайг Бусдыг нь хилдэг байжаараа төгөлдөр. За тэгвэл гомцсноо ууралснаа хадгалчихаа ганц удаа чамд амар байдгүй эсвэл хэцүү байдгүй ямар байдаг вэ? Хэцүү байд. Чи тэг хэцүү хിവэрээ яваад л байд юм уу? Хүнд хийлэх гэхээр бүр хэцүү байд. Бас хэцүү байдаг тийм. Хадгалахаар жоохон амал тайван байд. Хадгалахаар жоохон амар байдаг. Гэхдээ бас хэцүү. Гэтэ нөгөө нэг хүүхдэд хэлэхээр байнга нөгөө нэг тэрийг яриад тэр нь бас сонсогдоод байдаг байхгүй. Тэгдээснээс өөрөө хин хөдөө хөдөлгөөд байна. Хин хөдлөө хөдөлгөөд микэ цохоод энэ манайхан дуграад шүү заа. биш. За, өндөр маягаар хэллээрээ. Хүүхдэд хэлэхээр нөгөө нэг тэр хүүхд нь бас өөр хүүхдүүдэд хэлээд тэгэж тэр муухай юм сонсчихснаас өөрийнх нь сэтгэл дотроо хадгалж юм бол арай нөгөө нэг тэр үгээ сонсохгүй ядаж нэг хаяал нэг бодогдно гэсэн. Тийм үү. Тийм болохоор дотроо хадгалаад байт юм те. За, манай баруун талын сууж байгаа төгөлдөр алсан хоёр маань хуваалцгаа. би ч гэсэн хуваалцдаг хүн биш ээ. За тэгэхээр би яагаад энэ тухай ярьсан бэ гэхлээр манайхаа яагаад энэ тухай ярьсан бэ гэхлээр манай өнөөдөр ганц сууд ундрам хоёр ойрхон суугаад тоглоод байна тий. Ер нь би тэнд суусан биш. Хоёр Тэг дараагийн удаа солигдож сууя тий төгөлдөр. дараагийн удаа За бүгдээрээ сая чухал зүйл ярьжсэн энийгээ дуусгачих. Тэгэхээр ингэж штэ ундрам бас нуудаг. За манай хэд бүгдээрээ ингэж нуух тохиолдол байдаг гэх тий. Тэрээ чи мэдрэмжээ тэр төрсэн сэтгэлдлээ ганц удаа найзаагаа битгий хүрээрээ. Хэрвээ чи тэднийгээ нуугаад л ах юм бол хинч чамааг нөгөө ойлгохоо болчдөг. Тэгэхээр бид нар дотор төрсэн энэ сэтгэлээ, дотор төрсэн энэ мэдрэмжээ илэрхийлэх юм бол бусад хүн чамааг ойлгож эхэлдэг. Тэгэхээр нуумар санагдсан үед нь тухайн үедээ нуух ч гэсэндээ дараа нь хин нэгэнд заавал ингээ хуваалцах юм бол чиний дотор байгаа мэдрэмж илүү амар тайван байдаг шүү. За ёо. Манай алсын юм бэлнэр энэ. За. Би тэгтээ та нарт гээд ер нь хэллээ. Гэтэ бус төгтөд би хэлдэг байхгүй юу? Та нарт гээд бас энэ үдж байгаа хүүхдүүдтэй хэлэхгүй байх юм бол ойлгомжгүй байх гэж бодоод тэгээд та нартаас үдж байгаа хүүхдүүдтэй юм хэлж байгаа. Баярлалаа. Яг зөв. Яг манай ундрам шиг хин нэгэнд заавал ингээ хуваалцах юм бол чи юунд гомддогыг найзууд нь ойлгоно. Чи юунд ингээд ганцаарддгийг томчууд бас аав ээж нар нь ойлгодог. Тийм болохоор бид нар хин нэгэнд ямар нэгэн байдлаар хуваалцах юм бол сайн шүү. За ёо. би тэгсэж та надад хэлсэж би хуваалцахгүй. За бүгдээ нэвтрүүлгийн өндөрлөх үү? Тэгээл та
Тэгэхээр төгсгөл нь бүгдээрээ юу гэж хэлдэг лээ? Баяртай хүүхдүүдээ дөнгөн хүүхдийн нэвтрүүлэг өндөрлж байна. Жинхнээс ингэ хэлчихэж байгаа юм уу? Жинхнээс хэлчихэж байгаа юм бүгдээрээ. Түр баяртай. Тэгээ бид нар нэг ураа хэлдэг штэ. Та нар санаж байна уу? Сайн цагийг хамт бүтээе. Чи яг миний хэлэх гээд байгаа юм хэлчихье. За, тэгвэл бүгдээрээ хамтдаа яг саяныхаа үгийг тавуулаа зэрэг сонсож байгаа болон үзэж байгаа хүмүүстээ зориулаад хэлээ төхөө. За. Сайн бүхнийг За, сайн цагийг хамтдаа бүтээе. Өргөн хүүхдийн нэвтрүүлэг өндөрлж байна. Юу хийж байна вэ? Өндөрлөө штэ. Дахиад заавал Дараагийн дугаар хэлдэг Баяртай. Би бол хайр инэрлийн арал. Хайр бол хизээч дуустдаггүй. Бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Миний мөнх ногоон ургамал, өнгөнгийн цэцэгс, цэвэр анхлан үнэр таны гэр бүлийг хайраар бэлхаах болтугай. Хүмүүсээ та нар адал явдалтай нүүр тулахад бэлэн үү? Бэлэн бол тэнгис далайн дунд нүдэнд үл үзэгдэх хэрн бодитоор оршигч ер бусын арлуудаар аялах гайхамшигтай аялал хүлээж байна. Тэнд та Хажуу ширээний ертөнцийн нөмрөггүй баатар, мөрөөдөлд хүргэгч гэрэлт цог, сайныг хизээж дүнгээр хэмждэггүй бяцхан ярвтай уулзаж, хүн чанар, тахлах бат, инэрл хайр, үнэнч нөхөрлөлтэй учрах болно.